Зээлвэр плей баттан хизээ авах вэ гэж надаас битгий асуу. Угийн би мэдгүй байна. Няминцэн байцгаанууд гэхээр энэ удаагийн бичлэгээр сүүлийн 1 сарын хугацаанд миний хийсэн бичлэг болгоны доор хүүхэд болгоны бичиж байсан комментэнд буюу зээлвэр плей баттангаа хизээ авах юм бэ гэж асуусан хүүхдүүдэд ерөнхийдөө хариулт болон мэдэгдэл маягийн зүйл хэлэхээр энэхүү бичлэгийг хийж гин. Тэгэхээр миний плей баттан хараахан ирэх болоогүй. Уг нь бол плей баттан гэдэг зүйл 100,000 subscribe хүрэхээр silver нь ирдэг. Тэгээд 1 сая хүрэхээр gold нь ирдэг. 10 сая хүрэхээр бүр diamond гэл тэгээд цаашаа 100 саягийн хэм бол бүр ингээд red diamond. Бидний тооцоолоор бол одоо хамгийн ойрхон авах боломжтой нь ерөнхийдөө 100,000 айтдаггүй. Угаасаа 100,000 хүрчээд амар 100,000 давж явж байж бас амар ойрхон 100,000 гэж яриад идэг те. Тэгээд ямар ч тач ууг нь бол silver play button ирэх ёстой байсан боловч төр зур хойшлогдсон байгаа. Тэглээд silver play button гэдэг зүйл нэг тийм хурдан шууд 100,000 хүрсний маргааш нь ирдэг зүйл биш. 100,000 хүрснээс 7 юм уу 2-7 хоногийн дараа тухайн YouTube эрхэлдэг хүнд ерөнхийдөө мессеж маягаар Gmail маягаар ийм код ирээд тэрийг нь YouTube Creator Award гэдэг сайт руу орж бүртгүүлээд тэгээд silver play button-а захиалснаас 2 сарын дараа ирдэг байгаа. Тийм каргогоор тухайн улсаас хамаарч 2 юм уу 3 сарын дотор ирдэг байгаа. Тэгээд миний хувьд бол 6 сарын 25-ны өдөр 100,000 subscribers хүрсэн. Анх 2 сарын 1-ээс эхэлж бичлэг хийсэн. Тэгээд ерөнхийдөө 145 хоногийн дотор 100,000 subscribers хүрсэн. Тэгээд YouTube-ээс баримталдаг дүрмүүдийн нэгийг нь би зөрчсөн юм байна лээ л дээ. Юу байсан бэ гэсэн чинь хуурамч даагч бол биш. Ямар нэгэн хуурамч даагч бол надад байгаагүй. Бас дээрээс нь янз бүрийн копирайттай бичлэг бас байгаагүй. Тэгээд хамгийн гол нь юу байсан бэ гэвэл 6-аас дээш сар бичлэг хийх ёстой байсан. Гэтэл би 5 сарын дотор 100,000 subscribers хүрчихсэн. Хэдий яг ингээд амар 100,000 subscribe хүрээд ингээд YouTube play button авах гээд хүлээгээ байж хахад ийм мэдээрээ жоохон гонсойсон ч гэсэн энэ бол гонсойхоор зүйл бол биш. Угаасаа нэг бодлын амар гонсойхоор тэ ингээд 6 сар хүрээгүй байхдаа 100,000 subscribe хүрчлээ. Тэгээд гүйцээгээд одоо ингээд дахиад нэлээд хэдэн сар хүлээ гэсэн боловч нэг бодлын энэ бол амар том амжилт бас дээрээс нь маш том шагнал байгаа байхгүй юу. Хэдий YouTube-ийн play button гэдэг зүйл одоо ингээд 100,000 хүрээд YouTube-ээс өгдөг шагналт төдий зүйл боловч яг үнэндээ надад одоо миний YouTube хийж байгаа хугацаанд өгсөн хамгийн том шагнал нь та нар маань тий үзэгч та нар маань надад өгж байгаа хамгийн том шагнал. Яагаад гэвэл та нар маань миний бичлэгийг байнга үзэж, лайк дарж, коммент бичиж бүр шеэр хийдэг хүмүүс ч байгаа. Бангийн хүлээдэг хүмүүс ч байгаа. Тэгээд та нар бол бүр юу энэ YouTube-ийн play button-аас илүү том шагнал. YouTube-ийн play button чинь зүгээр өргөмжлөлтээр байдаг. Зүгээр 100,000 гэсэн тоо. Тэр 100,000 гэдэг тооны ард 100,000 хүн яг хэр их хүн бэ гэдэг бүгдээрээ л мэдж байгаа. Тийм болохоор би YouTube-ийн play button-а хараахан авах болоогүй ч гэсэн бичлэгээ хийсээр болно. Яг нь YouTube play button аваад бас YouTube play button авлаа гэсэн бичлэг хийн. Харин энэ удаагийн бичлэгээр бол зүгээр найзын бүр Монголд хоёрхан загвар нь байдаг. Бүр яг энэ загвараас бүр ганц байдаг. Тийм логотой загвараас бүр ганцхан байдаг play button-ыг намайг ингээд өөрийнхөө play button-ыг авахын хойшилсныг маань сонсоод өөрөөсөө ингээд ерөнхийдөө чи тэр play button автлаа. Миний play button-ыг энэ гэрийнхаа ханан дээр ингээд бичлэгийнхаа ард байршуулж болно. Тэгээд бас unbox видео хийхгүй хүүхдүүд мэдэхгүй ш. Тэгээд өгсөн байгаа. Тэгээд тэр play button-ыг та нарт энэ бичлэгээр далимдуулаад ингээд unbox видео хийж үзүүлнэ. Энэ бүр ингээд Монголд ингээд unbox видео өмнө нь өөр хүн хийсэн гэх юм бол бид бүхний сайн мэдэх хошин шогийн бичлэг оруулдаг. Инээмтгий залуу гэдэг нөгөө нэг Монголын хамгийн анхны 100,000 subscribe хүрсэн channel анх ингээд unbox видео хийж исэн. Тэгээд тэр бичлэг нь одоо л байдаг. Та нар өөрсдөө ороод үзцгээчгүй нэмтгий залууг тайгаад. Тэгээ одоо минийх болохоор бүр ингээд лого могон шинжлэхт арай өөр мөртлөө яг
тэр загварын YouTube play button байгаа. Тэгээд одоо та бүхэн тийм хуучны play button задлж харуулах чинь. Тэгээ өөрийнхөө play button-аас өмнө хуучны play button задлж үзүүл. Тэгээд юуны өмнө бас надтай саяхан яг хотод явж байхад Мобилийн автобусны бодол дээр таарсан нэг охин утсан дээр чинь зураг даруулж яхаа гэд зураг даруулаад би пост болгоод оруулсан. Одоо энэ дээр харагдж байгаа энэ охин. Тэгээд надад бас нэг бэлэг өгсөн. Тэгээд сүүлийн үед бүр амар тренд болоод бүр од болоод байгаа нөгөө лабубу гэсэн байгаа. Энэ лабубу одоо энэ ориг хулхийг мэдгүй. Гэтэ амар хүүхдийн сэтгэл шүү дээ. Амар өөрийнхөө хайртай ч юм уу те нэг юм лабубу гэнт ингээд 100,000 хүрсэнд чинь баяр хүргээ хаа гэх тэр охин ингээд өгсөн. Тэгээд энийг ингээд оюунуудын бичлэгэн дээр ингээд оруулж байна. Энэ харж гинөө. Би чиний лабубуг ингээд хаяагүй энд байж гин. Гэтэ яг цүнхэн хүнд хийхээр жоохон ягаан байгаа тань л да. Тийм болохоор жоохон хэцүү байна. Яг болохгүй охиндоогийн ёо амар охинтой болсон байж байгаа. Охинд үүдээ өгнөө. Тэгээд зөвшөөрнө үсттэй те. Үдчихэж байгаа бол зөвшөөрөөрэй. Энэ амар хөөрхөн байгаа штэ. Тэгээд за ямар тач нэг юм лабубутэй болсон. За одоо тэгээд нөгөө бүр хуучны play button одоо та бүхэнд unbox бүр ингээд танилцуулах гэж байна. Тэгээ бүр саяхан яг Grimix ахруу зургийг явуулсан чинь бүр гэдэг бүр би ингээд гоё видео хийнэ гэдээ амлцсан байгаа. Тэгээд та бүхэнд одоо харуулъя. Хайрцагын шүү. Энэ харж байна уу? Энэ логог нь харж байна уу? Энэ нэмтгий залуугийн лого болохоор энэ бөөрийнхний энэ төв дээрээ байдаг байхгүй. Энэ болохоор яг одооний play button шиг болцсон. Гэтэ та нарын баг харж байгаагүй play button байгаа. Одоо мэдэх нэг нь мэдэхгүй нэг нь мэдэхгүй. Тэгээ YouTube руу бол ихэнх нь хуучны play button ямар байсныг мэднэ. Энэ бол 2017 оны 5 сард авч ирсэн play button байгаа. Тэгээд манай найз яаж энэ play button-ыг өөр юм болгож ирсэн бэ гэвэл тухайн үед зүгээр л нэг юм eDoid гэдэг нэртэй YouTube нээсний дээр нөгөө янз бүрийн дуунуудыг subtitle-тай оруулдаг байсан. Тэгээ янз бүрийн нөгөө copyright гэж юм байхгүй учраас 15 6 тэгээд 16-аас 7 оны хооронд ингээд амар их дуунууд ерөнхийдөө ингээд оруулдаг байсан. Тэгээд бүр 100,000-ыг бол бүр Grimix ахаас өмнө энэтхий залуугаас өмнө хурж исэн боловч ус локейшн дээр юм нөөр тэгээ оруулж байгаа бичлэг нь өөрийнхөө нүүр царайгч оруулахгүй subtitle-тай дуунууд оруулж байгаа юм чинь. Дөнгөтэй 17 онд яг нөгөө юу оруулсан байдгийг Ed Sheeran-ы Shape of You гэдэг бүр тухайн үедээ бүр жинхэнэ тренд болсон дууг subtitle-тай оруулсан чинь тухайн дуучнаас илүү хандлт аваад бүр ингээд бүү. Тэгээ одоо манай найз маань яг юм YouTube ажиллаулдаг гэхээр ажиллаулдаг байгаа зүгээр яг хуваараа нэг гоё газар ажиллаулж байгаа. Дээрээс нь маркетингийн тал дээр ажиллаж байгаа тийм нэг найзтай болсон. Тэгээ тэр найз маань бүр ингээд дөнгөж уулзчаад надад бүр ийм зүйл өгсөн. Энэ бүр амар нэр хүндийн хэрэгдэх үү? Яг энийг үзэж байгаа бол нэр баярлаа, маш их баярлаа. Би энэ чинь бүр үнэхээр нэр өмсөж зүйлгээд байнга арчиж марчаад. Энэ яг хайцгийн бүр ингээд 17 оноос хойш яалтчгүй ингээд ийм болцсон ч гэсэн доторх нь бол бүр амар классик төхөө та нарт харуулахаар бүр ёо. Тэгээд энийг ингээд авч байгаа надад ерөнхийдөө нэг юм One Piece дээр Luffy нөгөө нэг Shanks ингээд дэрсэн малгайгаа ингээд өгдөг шүү дээ. Хизээ нэгэн цагт агуу далайн дээр юм чинь бол хороо буцааж өгөөрэй гэдэг шиг энэ яг ингээд энэ play button-ыг ингээд Монголд ингээд ашигладаг хүн одоо энэ нэмтгий залуу авсан ч гэсэн бичлэгэн дээр ашиглана гэж байхгүй дүнгууд ингээд ашигладаг цор ганц ютубер болох гээд би ерөнхийдөө бичлэгнийхээ ард ингээд төр зур ашиглах. Тэгээд өөрийнхөө YouTube-ийн play button гэртэл энэ play button ашиглах цор ганц Монголын ютубер болчоод байна. Хөөе. Амар нэр хүндтэй зүйл байгаа. Нэр хүндний нэр хүндийн үйл явдал байгаа. Тэгээд тэр найз маань үзчихвэл маш их баярлаа. Тий. Тэгээд удахгүй бид хоёр бас гой юм та бүхэнд үзүүлэх болно. Тий. Бид хоёр нийлээд маш гой зүйлүүдийг хийх. Ингээд буцааж хийх гэнаас. Тэгээд энэ ийм юм байлээ. Одоо сүүлийн үеих чи ингэж нэгддэг. Энэ болохоор яг миний нөгөө Grimix ахын 3D puzzle шиг яг ингэж онгоодог. Боддог ингэж онгооно. Йоо. За тэгээд одоо ингэ онгоолгоо. За энэ таг нь бол ингээд яа. За гайгүй, таг унсан гайгүй. Тэгээд энэ одоо ингээд захиагийн яалтчгүй нэг амар олон юм юун дээр яатсан болохоор жоохон ингээд олон жилийн нүрийг үзээд ийм болцсон байна.
Тэгээ захиан бол яг хаа захианы утгын учрыг одоо жоохон танилцуулъя л да. Миний плей баттон биш ч гэсэн миний плей баттон юм шиг уншия. Тэгэхээр чи YouTube хийдэг одоо ингээ YouTube-ийн бүтээгчдийн дундаас ингээд хамгийн цөөхөнд нь олдох боломжийг олсон байна. Тэр нь ингээд 100,000 даагчаа угаасаа 2016 7-нд энэ маш ховор үйл тохиолдол байсан учраас тэгсэн байна. Тэгээ бид чиний ингээд одоо YouTube-ийн тоог чинь энэ хүү плей баттон дээр ингээд тавьсан ч гэсэн энэ тооны ард маш их хүн байгааг чи өөрөө мэдж байгаа байхаа. Тэгээд чиний бичлэгийг яаж ч үзсэн ингээд энэ тэрэ одоо ингээд үзэгчд чинь урам авч байгаа. Тэгээ биднэрээс ингээд бидний зүгээс өгж байгаа өчүүхэн бэлгийн энэ юм аа. Тэгээд чамааг энэний төлөө ингээд ажиллаж байгаа зүйл биш гэдгийг найдаж байна. Тэгээд энэ тоог чинь сая хөрүүлэн тэр гэсэн ерөнхийдөө YouTube-ийн захирлын ерөнхий захирлын явуулсан юу вэ? Сүүсэн Wojcicki гэдэг нэртэй их чим шиг байна. Ах чим мэдгүй. Тэгээд ийм хуучны захиа байна. Энэ бол манай найз учраас яг миний плей баттон ирэхэд яг ямар захиа ирэхийг би мэдэхгүй байна. Тэгээд одоо та нарт бүр жинхэнэ хуучны плей баттон харуулъя. Энэ нөгөө YouTube-ийн порлон хамгаалтын порлон энд байхгүй бол манай энэ нөгөө жаазтай учраас хагарах магадaltaй. Одоо нэг ч хагаранч гэж байхгүй л дээ. Одоо тэгээд жинхэнэ чиг хуучны плей баттон Монголд 2 хон байдаг. Нэг нь надад байна. Энэ зузаан музааны харалтаа бүр биеийн хэмжээг нь хардаа ийм том. Одоогийн плей баттон чинь энэний бараг ийм тал хавцаа жижигхэн болцсон шүү дээ. Энэ бас амар том бооз. Тэгээ одоо та нарт харуулъя. Эргүүлж харуулнаа. Та нар миний утсыг харж байна. Та нар миний плей одоо ашиглах байгаа плей баттныг харж байна. Тэгээ одоо энэ манай найзын тухайн YouTube-ийн нэр Edoid гэдэг ингэнгүүтээ congratulations on passing 100,000 subscribers of YouTube. Call me. Энэ хата энэ бүр Монголд 2 хон байдаг. Тэгээ нэг нь нэмтгий залуу тэр бол зүгээр л хошин шогийн бичлэг оруулдаг. Энэ бол бүр ингээд яг юм YouTube-т ингээд байж гинэ надад ингээд. Одоо тэгээд цааш тийм бичлэгээр яа. Яг өөрийнхөө плей баттон авч байгаа юм шиг мэдрэмж төрөйтэй байхгүй. Яагаад тэгэхээр энэ бүр YouTube-ийн анхны плей баттны загвар ёо. Тэгээ бүр жааз маацтай харалтаа бүр одоогийн плей баттнаас илүү гоё харагдаж байна. Яг Edoid гэдэг бол зүгээр манай найзын тухай оруулж исэн нэр. Тэгээд ингээд амар хүнд ингээд. Тэгээ би бүр өөрийнхөө плей баттан авал яах юм болж байна. Тэгээ ингээ хүний плей баттан гэж задлж ийж бас unbox хийж та нарт харуулж байна. Та нар ихэнх нь энийг мэдэхгүй байх. Энэ бол 2017 оны загвар шүү. За YouTube-ийн. Тэгээд Gramix ахыг авахад 18 онд шинжлэгдээд тухайн одоогийн ихэнх YouTube Монголын бүх YouTube-руудыг ашигладаг плей баттан бий болсон. Одоо харин энэ бол Монголд одоо 2 хүн байдгийн нэг нь манай гэрийн ханан дээр ингээ бурхны хажууд ингээд байх гинэ. Ингээ миний плей баттан иртэл. Тэгээ яах вэ? Яг миний плей баттан хизээрхий би сайн хэлж мэдэхгүй байна. Яг тодорхой тэдэн дээр гэж хэлж чадахгүй болохоор ерөнхийдөө тэр ирсэн цаг үед нь та бүхэн өмнөх өдрөн пост оруулаад тэгээ маргааш нь ерөнхийдөө бичлэг орох байхаа. Тэр хүртэл бидэнтэй энэ хүндтэй 2017 оны бүр ингээд 7-8 жил болчихсон плей баттан. Одоо бүр Gramix ахын хан дээр ийм плей баттан байхгүйгээ боддоо та нар. Тэгтэл миний гэрийн хан дээр ийм плей баттан байх чинь Call me. Зургаад оруулах. Зургаад оруулъя. За ингээд яг ийм хүндтэй зүйлтэй анх удаа ингээд бүр ийм амар том плей баттантай. Тухайн үеийн 100,000 гэдэг чинь одооний бүр сая хийсэн үг шүү дээ 2016 7-нд. Захиан махин дээр байгаа үстэй. Цөөхөн хүмүүс энийг боллоо мэл. Ингээл зураг даруулж маруулаа тий. Ингэж мингээл ёо энэ бүр амар гоё юм байна. Би баг өөрхөн плей баттан авал баг бас долоох байхаа ч гэж тий. Ингэж мингээд. Долоогоо шүү манайхаа. Тэгээд энэ логог нь харж байгаа. Энэтхий залуугийн энэ дээрээ байдаг. Одоо энэ дээрээ ч юм ингээд нэгэн дээр нь байдаг. Таны өөртөө ороод хараарай болохгүй би ингээд зургийг харуулж. Тэгээ энэ бүр ингээд Монголд цор ганц. Монголд цор ганц.
Оо яа. За ингээд энэ удаагийн маань бичлэг энэ хүрээ дууслаа. Тэгээд дараа яг өөрийнхөө плей баттнаар эргээд уулзах байх тэр хүртэл энэ плей баттантай миний бичлэгний ард уулзцгаах болно. Тэгээд цаашдын бичлэгүүдээр уулзлаа түр баяртай л гэж хэлээ да. Бичлэг таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай. Тэгээд энэ нөхрийг харж байгаас. Яа, антиэмт байгаас. Гэлграараа байгаас. Юунд 7-8 жил. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.